хөгтөл төсөлд хүрэлцээрсэнд маш их баярлаа. За тэгээд өнөөдөр та үндэсний дээл хувцаараа гоё гэр бүлэрээ гоёод үнэхээр гайхалтай харагдаж байна. Та дээл хувцсны талаар ямар бодолтой явдаг вэ? За баярлалаа. Энэ төсөлд бас хүрэлцэн ирсэнд их баяртай байна. Дээл хувцсны талаар бол би яг энэ 13 дугаар үеийн дээлийг ер нь хоёг брэнд гэдэг брэндээр хувцалдаг. Тэгээд түүхэн судалгаатай одоо шуулхуй гэсэн тийм чиглэлээр хувцлагыг хичээж явдаг. Миний төгөөд эх орон гэхээр яг ямар гурав гэж чамд бодогдож байна? Бодогдож байна. Ингээ болчихно. Өнөөдрийн одоо хөгтөл төсөл танд одоо яг ямар онцлогтой санагдаж байна? Хойч үедээ өвлүүлэх нэгэн л үлгэр жишээ болсон манай гэр бүлийн Тэнгэрлийн гэр бүлийнхэн яг энэ орчин үеийн залуучууд хөдөө гарч амьдрах нөхцөлийг харуулж өөрөөрөө яг гэр бүлээрээ амьдарч болдгийм маань гэдэг юмыг яг үзүүлж чадсан. Ер нь бол манай гэр бүл ч гэсэндээ ер нь яг энэ өв соёлынхаа тал дээр ер нь өв соёлоор амьсгалж явдаг. Яг одоо үед орчин үеийн залуучууд яг энэ өв соёлыг яаж зөвөр үлгэрлэж үзүүлэх үү, тэрийг яаж нотгшуулах уу гэдэг ийм чиглэлээр асууж байна. За баярлалаа. Та оройг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. За баярлалаа. Хөөрхөн харагдаж байна. Хөгтөл төсөл нүүдэлчин ахуйн цуврал контент соёлын өвийн амин чанар бидний хэрэгэлдэг.